Тайваны засгийн газрын тэтгэлэг авах нь өндөр шалгууртай, сургалтын болон хэлний мэдлэг ихээхэн шаардна. Багш нарын хувьд бол Монгол одоо жишээлбэл хичээлүүдийг маш чахуу зааж эхэлдэг шүү дээ. Хүүхдүүдийг тэнгуут энд багш нар хүүхдүүдийн боломжийг одоо аль болох илүү цагаар гаргаж өгч хүүхдэд илүү одоо хичээл хийх цагийг улам их тавьж өгдөг. Одоо жишээлбэл бие даалгавар шалгалт гэх хугацаануудыг одоо бэлдэх хугацааг нь хүүхдүүдэд маш их боломж олгож, маш их бэлдэх цаг өгч биднийг аль болох баг тэнцээсээ энэ хичээлийг даваасаа гэж багш нар нь бидэрт одоо тусалж дэмждэг байгаа. The academic sides, I feel very encouraged by my professors because in our department, we don't really have many international students. So when they found out, oh, we have a new international student, they always try to include us in the class because they know maybe some of the students, like the Taiwanese students, are too shy to talk to us, to communicate with us. So they always try to ask, so do you understand what I'm talking about? How do you feel about my teaching in the class? Things like that. So I always feel included, and that's why I really enjoy studying in my classes. Хүүхэд болгон аав ээжигээ баг зовоох гэсэн, аав ээжээс мөнгө төлөхгүй аль болох сурахынсан, аав ээжигээ баярлуулахынсан гэж боддог баг. Хэрвээ үнэхээр тэгж боддог бол та бүхнийг одоо Тайван улсыг ирж сураасаа гэж хүсье. Айгуул таны амьдралын бүх боломж бололцоог сургуульч хангаад өгнө. Мөн тэтгэлгээр мөн сайн тэтгээд өгнө. Тийм болохоор та бүхнийг энэ дээр суралцахыг хүсье.